Монгол Улсын хилийн зурвас газарт 34,227 га газар олгосон өмнөх засгийн газрын хууль бус тогтоолыг одоогийн засгийн газар өнөөдөр хүчингүй болголоо. Одоогоор хилийн зурвастай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцсан ашигт малтамлын 54 тусгай зөвшөөрлийн 16 хайгуулын 38 ашиглалттай юм. За үүнээс 20 зөвшөөрлийг нь хилийн тухай хуулийг шинжилснээс хойш олгосон нь хил хамгаалалт биш, хил дамсан ашиг сонирхол байж болзошгүй гэж ерөнхий сайд Зандан Шатар дүгнэлээ. Тиймээс хилийн зурваст олгосон газар ашиглалт ашигт малтамлын бүх зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгахаар боллоо. Монгол Улсын хил бол маргааны сэдэв биш, маркераар татсан шугамж биш, үндсэн хуулиар баталгаажсан дархан шугам. Тиймээс энэ дархан хилийн зурваст олгосон 34,227 га газрын бүх зөвшөөрлийг хүчингүй болгох хуультай. Энэ нь төр ажиллаа хийсэн биш, өмнөх засгийн газрын гаргасан хууль зөрчсөн тогтоолыг засаж байна. Энэ бол реформ биш, зүгээр л хуулиа сахиулах үйл явц гэдгийг зарим улс төрчид ойлгох хэрэгтэй байгаа юм а. Боомтыг хөгжүүлэн эдийн засгийг дэмжинэ гэсэн халавчийн дор улсын хилийн зурваст газар олгоод ашигт малтамлын тусгай зөвшөөрөл олгосон явдал бол хууль зөрчсөн хууль бус үйлдэлээс гадна Монгол Улсын язгуур ашиг сонирхол үндэсний аюулгүй занал учруулсан авилга ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр улсын хил хамгаалтын дэглэмийг буруулах, сулруулах бодит эрсдлийг бий болгосон гэж үзэж байна. Ийм учраас Монгол Улсын ерөнхий сайд засгийн газар энэхүү хууль бусад үйл ажиллагааг хэрхэв зөвшөөрчлөхгүй. Хилээ зэгцэл Номсрон генерал газраа зэгцэл хууль зүйн дотоод хэрэг юм. За ингээд энэ тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэж байна. За ямар ч тач засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн шалгалтаар Smart Eco Trans гэх компаниг гашуун Сухбат боомтод хууль бусаар газар эзэмшиж зам ашигласан илэрчээ. За энэхүү компани тухайн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулгүйгээр шууд авсан. Өмнөх засгийн газрын гаргасан тухайн үйлдэл нь ил тод байдал өрсөлдөөнийг хязгаарлаж нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон. Мөн цагаан хад гашуун Сухбат чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авцамыг Smart Eco Trans компани эзэмшиж дур мэдэн төлбөр хураамж тогтоон их хэмжээний орлого ашиг олсон асуудал нь өөрөө гэмт хэргийн шинжтэй хууль зөрчсөн ноцтой үйлдэл байж болцсошгүй гэлээ. 2023 оноос хойш 15.6 сая тонн нүүрс тээвэрлсэн байна. За мөн сая сайдын хэлснээр 19.2 км авцамыг дур мэдэн хууль зөрчиж төрийн өмчийн замыг ашиглаж ашиг орлого хэмжээний ашиг орлого олж байгаа. За мөн одоо сая хэлсэн энэ газрыг энэ одоо жолоочгүй тээврийн хэрэгсэл терминал нүүрс тээвэрлэх терминал гэдэг агуулгаар зөвшөөрлгүй юу газар ашиглах эрх олгоогүй байхад ингэж одоо ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа байдал байна. Энэ тогтоогдож байгаа. Энд хамгийн анхаарал татах нь төр хууль сахиулах биш, эхлээд хууль зөрчиж дараа нь өөрөө засдаг тогтолцоо байсаар ирсэн явдал. За улсын хил бол бодлогын туршилтын талбар биш, хилийн зурвас бол бизнесийн бүс биш, дархан хил дээр хөгжил нэрийн дор хариуцлагагүй шийдвэр гаргадаг байдал төгсөх ёстой юм а. За өнөөдрийн шийдвэр бол шинжилээсээ илүү төрийн хариуцлага хаана алдагдсныг ил болгосон тохиолоо. Учир нь хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь гавьяа биш, анханасаа гаргахгүй байх нь төрийн жинхэнэ үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна.